За тэгээ хүний эрхийн төлөө эрх хэрэгчлөөний зохиолж байгаа бүх зүрх сэтгэлүүд жаасяgal үсье. За тэгээд одоо хүний эрхийн хэлмэгдүүлэлтээ энэ манад болж байгаа орчин цагт болж байгаа хамгийн ноцтой асуудал, ялангуяа бидний амьдралд болж байгаа юм дээр эдийн засгийн эрх чөлөөний асуудал хамгийн их хүчтэй нөлөөлж байна. Тэгээ эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь одоо хүмүүсийн ойлгодог юм албан тушаал, эрх мэдэл энэ нь өөрөө коррупцийн шинжтэй болсон учраас зэрэг зунд шатнаас ахуулаад төрийн үн дээр албандаа хүртэл коррупцийн шинжтэй байдаг учраас энд очисон улсууд эдийн засгийн эрх чөлөөгөө олж авдаг учраас эдийн засгийн эрх чөлөөгөө олж авахын тулд бусдыг хилмигдүүлдэг, бусдыг шахдаг, гадуурхдаг бүхий л үйл ажиллагаа чи энд явж байгаа. Тэгээд одоо юу гэж хэлэх гэсэн ихлээр зэрэг ердөө л одоо эдийн засгийн шударга тэгш байх энэ зарчмыг л бий болгохгүйгээр эрх хэрэгчлөөний тухай тэгш эрхийн тухай ярихад маш хэцүү болсон. Эрх мэдэлтэй хүний хүүхдүүд албан тушаалтай хөрөнгө мөнгөтэй хүний хүүхдүүд зодтолтоход тэр нь зөвдөөд нөгөөдүүл нь зодуулсан хүн буруутаад шорон оронд хөлийн хорой тавиулаад явж штэ. Энэ интерч ерөөсөө эдийн засгийн эрх чөлөөний тухай ойлголтол яваад байна. Тэгээ одоо эцэст нь эдийн засгийн эрх чөлөөг бид нар яаж олж авах юм бэ? Энгийн иргэд дабл стандартуугаар яаж амьдрах юм бэ? Дэн дээр зарлагдана гадны хаваа явчих нь бүр төрөөс нь зохион байгуулад хороолт барь ихлээр зэрэг Монгол компаниуд оруулахгүй хэмжээнд болгочдөг. Энэ бүх юмнуудын шаардлага төр зохицуулах хууль дүрм хэдийгээр байдаг ч гэсэн үндсэн үзэл санаагаа өөрчлөхгүй ерөөсөө явахан боллоо. Тэгээ Аргентин улсыг бид нар харж ил байна. Тэр либерал үзлийн хамгийн шилдэг арга либералист үзлүүдтэй учраас зэрэг тэднийх өнөөдөр эрх хэрэгчлөөнийх нь хүний эрхийн тухайн асуудлуудыг ярьдаг боллоо. Инфляц нь зогсож явах шиг байна. За нэг ийм л юм л хэлье. За баярлалаа.